Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. За 2 дугаар бүлгийн 6 дугаар хэсэг намын хурлыг цаазын эндэр болгосон нь 1924 онд Монголын түүхийн он тоололт нэгэн эргэлтийн жил байсан. Харин энэ нь Бурхан Тэнгэрийн тааллаа руу, улаантны халдлагаа руу гэдэг эргэлзээтэй. Үүнийг Богд хааны төгсгөлтэй холбоотойгоор дээр өгүүлсэн байдаг. Гэтэл Богдын цогцос хөрч завдаагүй, бүр биологийн үхлэнд тогтоогдож амжаагүй байхад л Москвад бүгд наримдах засаглалыг нэн даруй зарлах тухай яригдаж 2-7 хоногийн дараа Монгол Ардын намын түүх орооны шийдвэр гарсан нь юуны өмнө хойд дүрийг хэрхэвч тодруулж болохгүй хэмээх чиг үүргийг биелүүлж монголчуудын эртний ёс үндэсний уламжлалаа баримтлах хүслийг амжиж хаах зорилготой байсан. Төдийл удалгүй төрийн эрх баригч улс төрийн хүчин Монгол Ардын нам биш, Монгол Ардын хувьсгалт нам босноо зарлаж жанжин шугамаа Монгол улсыг хөрөнгөтний бус хөгжлийн замд хөтлөн хэмээн тодорхойлох ёстой байсан. За ингээ Монгол Ардын намын 3 дугаар их хурал 8 дугаар сарын 4-нд ихэж сар шахам хуралдаад Ленины сургаалыг үндэслэн Монгол улсыг капиталист биш буюу зөвлөлт байгуулалт шилжих замаар хөгжүүлэх намын жанжин шугамыг батлав гэсэн байдаг. За намын 3 дугаар их хурлын бичиг тэмдэглэлийг анхааралтай уншихад Ринчиногийн илтгэсэн 6 зүйл сэдвийг хэлцэх хүртэл уг хурлын ажиллагаа данзангийн удирдлагад дор хэвийн үргэлжилж байсан. Харин Ринчиногийн сэдвийн тухайд солийн данзан өөрийн санал бодлыг илэрхийлж капиталын нийгмийг алгасаж ямар нэг үйл гүйцэлдэх нийгэм рүү оруулна, ард түмнийг жинхэнэ ард ба мүлжигчд хэмээн хуваана гэх мэтийн Ринчиногийн тулгалтыг тэрээр эрс сүрэн эсэргүүцсэн юм байл. За ингээд мөн Коминтернийг дагаж зөвлөлт байгуулалтад шилжих ба албан хааж байсан хуучны ноёд түшимдийг зайлуулах асуудал оруулсныг данзан эсэргүүцэж хуучин баталсан намын эрмэлзэх 10 зүйлийг баримтлах. Албан хаагчдыг халж солихыг эсэргүүцснээс үүдсэн буюу түүгээр далимдуулан түүнийг хөнөөсөн. За санал зөрчснөөс үүдэлтэйгээр Ринчино данзангийн талаар элдвийг хаман мэдээлэл хэрэгтэй. Данзан бол хулгайч, урвагч, данзан засгийн эрхэнд байгаа цагт манай улс хизээж амар тавин байхгүй нэлт байна. Тэгэхээр энэ хулгайчийг устгах хэрэгтэй хэмээн уриалан турхирсан нь Монгол Ардын хувьсгалт намын 3 дугаар их хурлаас данзанд оноос нь цаазан ялвалжээ. Яагаад гэвэл түүний амьд ахуйд яллах өөр ямар нэгэн албан шийдвэр гарсангүй. За цаашид юу болсныг бас баримтуудаас харъя. Солийн данзан нарыг баривчлан цаазлахад биеэр оролцсон дотоодлыг хамгаалах газрын ажилтан Сундуйжвийн дурсамжид бол ингэж өгүүлсэн байдаг. За бид дотоодыг хамгаалах газар дээр байж байтал Орос улсын цэргийн комиссар нэр мэдэхгүй нэгэн хүн ирж танаа хамгаалах юу харж байна? Данзан энэ өглөө үүргийнхэн үеэр Монгол цэргийн газар очсон. Одоо Монгол цэрэг жанжинаа дагалдан урвахад хүрч буй химээхий чинь бид мэдсэн шүү. Танаа хідэн хүнийг төрүүлэн алхаж та нар яах вэ гэсэн. Ингээд төлөөлөгч самдан цэргийн газар ямар байгааг үзүүлэхээр явуулсан байдаг. Энэ зур нэг хүн ирж одоо жанжин данзан манай бригад дээр дарга цэргүүдийг цуглуулан залуучууд дотроосоо зэвсэгтэй урууж байна гэх зэрэг ихээхэн бодлионтой илтгэл хийлээ. Жиж тайлбарлахад Сандуужийн нэр мэдэхгүй комиссар гэдэг нь дээр өгүүлсэн Вакунаев хэмээх нууц нэртэй Харти Бардмевич Кануко бөгөөд улаан цэрэг хүрээнд ирсэн өдөр хотын комендантаар томилогдож олон хэрэг зохиосон албан тушаалтан мөн болох нь тов тодорхой байсан. Харин жанжин солийн данзан цэрэг босгож байгаа тухай үлгэрэн дэндүү болох байсныг Сундуйжвч ажилласан байдаг. Ингээ хамгаалахын Сандуйжв цааш нь өгүүлсэн. За шөнийн 11 цагийн үед намын их хурлаас дотоодыг хамгаалахын хүмүүс
байна уу гэхэд бид нар Оросонд тушаасан нь Жанжин, Данзан, Баваасан нар нэгдэн улсаас урууж илэрсэн тул шууд гавшгаалan бариул зохиноо. Дараа тусгай бүрэн эрхтэй комисс гарган шийтгүүлнэ гэсэнд Орос элчин Васильевийн тэргийг нэг пулемет цэргийн хамт аваад Данзангийн цураглан очиж хашааг даван цахилгаан дэм барин гэрт орвол Данзан гэрийнхээ хоймор эхнэрийнхээ наад талаар унтсан бөгөөд босхын зүр биедэн буу тулган гадна байсан цэргүүдийг дуудан оруулаад Данзангийн хувцсыг өмсгүүлэхэд Данзан та нар хэрэг мэдвэл зохино шүү. Барихад амар, тавихад хэцүү биш үү гэхэд бид одоо хариу хэлсэнгүй. Мөн шүн тусгай комиссоос Данзан Баваасан нарыг шууд будах ял оноож тушаал гармагц бид тэднийг алхаар одоо явсан. Та нарын хэрэг Оростой холцолцсон хэрэгт бол Орос элчин дээр авчиж байцаана гэж тусгай тэргэнд хууран суулгаж явсан. Хотоос гараад зүүн зүг элчингээс өнгөрөхөд Баваасан одоо алах уу гэхтэн дарга балчин бид нар тим гэд 2 гарыг нь хөлж цаазын газар хүргээд шууд буудан алсан. Данзанг дамдаржа Баваасан би буудан хөнөөсөн. Энэ үест бид нар дотоодыг хамгаалах газар ба Орос улаан цэргийн батальон зэрэг газар нь ам хоргодон явж байсан гэж одоо өгүүлсэн байдаг. За Сандуужив тэднийг шууд тэр шөнд нь шийтсэн гэсэн нь 8 дугаар сарын 29-ноос 30 шилжих шөнө бөгөөд 30-ны үүрээр цаадалсан тухай албан мэдээнүүд үлдсэн. За тухайлбал Данзан нарыг 24 оны 8 дугаар сарын 30-ны үүрээр цаадалсны дараа тусгай комиссын оноосон ялын тогтоол гэж зохиомол эмээг намын 3 дугаар их хурлын төлөөлөгчдөд сонсгоод улмаар батлуулах санал тавьсан. За хөдөөгийн нэг төлөөлөгч бүр игдүүцээд болчимгүйдэж хоёуланг нь алчсан хойноо биднэр батлуулах гэдэг нь ямар учиртай юм бэ гэвчлэн хэлэхэд ихэнх төлөөлөгчд хэрдхийн одоо цоцсон гэж өгүүлсэн байгаа. За ингээд судалгаанаас харахад Данзангийн хөнөөгдөх болсон үнэн шалтгаан нь доорх байдалтай бол байсан. Нэгдүгээр Данзан Монгол орны эдийн засгийн хоцрогдлыг даван туулахад хөрөнгөтний парламентын засгийг байгуулвал хөгжлийг илүү түргэн авчрах юм гэж бодсноос Монголын зах зээлд гадаадын капитал нэвтрүүлэхийг урамшуулж байгалийн баялагийг түрээслэн ашиглуулах нь зүйтэй гэж үзэж байсан. За хоёр тэрээр хол харайж хий хоосон яар хаваас хөгжлийн дис солигдсон хөл алдаж магадгүй хэмээн сануулж энэ үндсэн дээр капитализмыг алгасах гэдгийн эсрэг байсан. За 3 дугаар зөвлөлт Орос улс Коминтернийхэн манай улсын дотоод хэрэгт ирээд цээргүй шууд оролцож өөрийн гэсэн үзэл бодолтой улс орныхоо өрнөт заншлыг хадгалах гэсэн монголчуудын хайр найргүй устгасаар байсанд тэр дургуутсаж эхэлсэн нь түүнийг үгүй хийх аян шалтгаан болоход хүргэжээ гэж одоо 3 дахь шалтгааныг бичсэн. За 4 дахь шалтгаанд нь бол Монгол үндэстнийг нэгтгэх асуудлыг хурцаар тавьж тагн урайхаг Монгол буцааж авах, Оросын харьяат, Бурят иргэдийг өөрсдийнх нь хүсэлтээр Монголд дагаар оруулах ба тус улсын хойд хилэн хамгаалтыг чангадах асуудал тавьж байсан. Түүнийг Орос улсын эсрэг үзэлтэн гэгдэх бол болсон байна. Ийхүү солин Данзан эх орноосоо орсон бус өмөрснийхөө төлөө Ринчинотой зөрөлдөх болсон байдаг. За Монгол ардын намын анхны дарга Данзан ийхүү хууль шүүхийн байтугай намынхаа хурлын шийдвэргүйгээр цаадалсан ч үйл явдал үүгээр дууссангүй. Ингээд зөвлөлт хятадын 1924 оны гэрээг эсэргүүцэж Данзанд захидал бичсэн Улаастан сайдл амжив түүнийг хөргөж өгсөн гэх намсрайжив нарыг улсаас урвсан гэж 8 сар мөрдөж нотлох баримтгүйгээр хорих ял шийдгэж Данзанг хамгаалан тэмцсэн дотоодыг хамгаалах газрын ажилтан Т дамдан сар гаруй мөрдөж хэрэг хүлээгээгүй учир намаас хөөж Данзантай холбоотой ажилласан гэж хүрээ жанчхүүгийн хоорондох авт замд ажиллаж байсан олон хүнийг баривчлан байцааж байсан бөгөөд хятадын пүүсэнд өр төлүүлсэн хэмээн аймаг хошуудын 20 шахам хүмүүсийг дотоодыг хамгаалах газар баривчлан байцааж хууль завхруулах явдал
гүнзгийрэн хавтгаарах болсон нь Эренчина тэргүүтээ одоо энэ харь сэтгэлтнүүдийн зүгээс өөрсдийн дэндүү одоо ирээ цээргүй балмад явдлаа хайцаалан одоо зөвтгөж харуулах гэсэн санаархал байсан гэж одоо дурдсан байна. За ингээд Б цэрэнд орж А амар зэрэг Монголын эх оронч удирдагчдыг хэртхийлэх болжээ. За Эренчинаас Сүхбаатарыг нас бормогц дотоодыг хамгаалах газрыг бүх цэргийн жанжинд бус цэргийн зөвлөл буюу өөрт нь захирагдахаар болгож дотоодыг хамгаалах газрыг ихэвчлэн Орос хүмүүс Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн хит даврагч гишүүдээр бүрдүүлж жинхэнэ өөрийн гарын зэвсэг болгосны дээр тэнд үйл ажиллагааны тодорхой дүрм заварч байсангүй. За Станцангийн болон өмнөх бүх хэргийг Монголд ажиллаж байсан Зөвлөлт холбоот улсын төлөөний хүмүүс голлон удирдах Монгол хүмүүсийн гараар бол хийлгсэн. Иймээс тухайн үеийн нам төр засгийн газраас ямар ч байсан дотоодыг хамгаалах газрын удирдлаганд байсан Зөвлөлт холбоот улсын харьяат хүмүүсийг халж Монгол хүмүүсийг ажилуулахаар одоо шийдвэрлсэн байдгийн блэ.